За сайн байцгаана уу. За пэйжийнхэн бүх үзэгчдээ өрөө минь төргийа. Бид өөрийн пэйж дээр маш олон асуулт ирсэн байна. Тэгээд бид өнөөдөр ярилцж үзээд хамгийн чухал гэсэн 3 асуултанд хариулах гад ингээд бэлдээд сууж байна. Хамгийн ихнийх нь та хоёр яаж учирсан бэ? Хайрын түүх. Тэгээд хоёр дахь нь одоо хүртэл хэдэн жил амьдарч байгаа вэ? Хамт байхад ямар асуудал байдаг вэ? Хэрүүл ч юм уу үйл ойлголцол гарсан үед яаж шийддэг вэ гэд асуулт байна. 3 дугаарт болохоор та хоёр ер нь ингээд бүр үйл ойлголцлоос болоод ингээд салах талаар тийм салах хэмжээнд тийм юм болж яснуу гэсэн асуулт байна. Энэ 3 асуултанд ингээд хоёлоо хариулах гад бэлдээд байж байна. За бүгдээрээ бид хоёрын хайрын түүхийг сонсцгоё. Рейна 2人のラブストーリーみんなにお願いします。みんな聞きたい。ねえ、2021 6月何日や25日初めてそこはサプライズの日や。そう2人が出会ったの日は出会ったの日は2021のとお正月ちょうどモンゴルのお正月、で最初はその時や前の私働くの会社がモンゴル人女の子一人いるお姉さんみたい。それでモンゴルのお正月の参加しなんか呼んで参加しこのお姉さんの家に行った。でこの日はビアンさんに初め会いましたね。За найз өхөн болохоор бид тээр анх удаа уулзсан өдөр нь болохоор бид тээр Монголын цагаан сараар уулзчихсан байхгүй. Тэгээд найз өхний компанид нэг монгол ихч ажилладаг байсан. Тэр ихч маань найз өхнийг ингээд Монголын цагаан сард ингээд оролцохыг өрөөд бид нар чинь болохоор нэг шиний нэгэнд болохоор энэ чинь хамгийн өөрсдөөсөө хамгийн арай ах настай хүн айлд очдөг шүү дээ. Тэгээд тэр ихчинд бид нар ингээд бөөнөр очисон. Тэгээд найз хүмүүс тэнд байсан байхгүй. Тэгээд найз хүмүүс маань тэр өдөр анх ингээд бямбаг харж яасан гэдэг чинь. でもこの日はビアマさんの顔を見たけど私気にしない。 Тэр өдөр ингээд бямбаг ингээд харсан. Тэгтээ би ингээд нэг тоогоогүй. Нэг ингээд юунд сэтгэлд ингээд нэг буугаагүй. Нэг ингээд юу анзаараагүй гэдэг чинь. なんかビアンさんは明るい人で猿みたい。Бямба бол ер нь ингээд анх харахад ингээд яг хөвгчлээ. Тэгээд бас юм ер нь бол сарамгчин шиг гэдэг чинь. Яаж байгаа юм бэ? でこの日は初めあった。でその後はこの日で終わって家帰る。私何も気にしないけど、ビアンさん方が私にビアンさんから私に好きになってみたいこの日、それでお姉さんから私のフェイスブックに撮ってフェイスブック撮ってその後ビアンさんから私にメールする。 Тэгээд би гэртээ хараад ер нь ингээд тэр өдрийг ингээд өнгөрүүлсэн. Тэгээд гэртээ харсан. Тэрний дараа ингээд бямба надад ингээд сайн болсон юм шиг байлаа. Хараад ингээд сайн болсон. Тэгээд манай нэг цуг ажиллаж байгаа хчээс миний фэйсбүүкийг аваад над руу ингээд анх ингээд холбоо хийчихсэн гэдэг чинь. でこの後フェイスブックでメールして何回もなんか1ヶ月間ですね。それでその後ビアンさんがちょっとデートさせませんか、なんか外にご飯食べませんか。じゃあ私もビアンさんとメールの時はすごい楽しい、なんか将来のことを考えるもいいのとみたいなと思っているで、それで一回デート一緒にデートしました。 Тэгээд тэрний дараа ингээд бямбагаас надад ингээд болзооны санал тавиад ингээд хамт ингээд уулзахыг ингээд урьсан. Тэгээд хэд удаа ингээд уулзаад ингээд цаашаага ингээд явсан чинь маш гоё ингээд хөвгчлээ. Тэгээд ирээдүгөө ингээд төсөөлж харахад их юм гэрэл хийгээтэй тийм хөвгчлөлтэй хүн байсан. Ер нь бол айгүй таалагдж эхэлсэн байх нэ тэндээс эхлээд.
それで次のデートは、ビヨンさんがカメラ目みたいカメラ写真撮るは好き私方がモデル写真撮るの方が好きそれで2人のタイプが合ってますそれで次のデートは遊びにしたり、写真撮る撮ったりねそれでまだしつける次のデートをするその後ピヨンさん方が私に好き言った、それで私はなんかまだ好きかどうかまだ返事しないけど6ヶ月間ですね、ちょっとメールとかレッドとかやってみたいもしこの6ヶ月の間にもし私の気持ちもピヨンさんに好きなら付き合うもしできなんか合わないんだったら友達だけТэгээд хоёул ингээд дараа чи удаа ингээд болцоонд явсаар гой байгаад тэгээд бямба ер нь юу байсан гинэ одоо зураг авдаг ингээд тэгээд миний хобби болохоор ингээд зураг даруулах модель болох бас хоббитэй бямба болохоор ингээд зураг дарах хоббитэй тэгээд ингээд хоёулынх нь нэг хобби ингээд адилхан учраас ингээд илүү дотцоход ингээд хурдан байсан тэгээд хоёул ингээд мессеж явж байгаад хоёулоо юу яая ингээд 6 сар ингээд хоёул энэ харилцаагаа ингээд үргэлжлүүлээд үзье. Тэгээд хоёулаа ингээд болж явал 6 сарын дараа хоёулаа үерхийа. Хэрвээ болохгүй л хоёулаа найзаараа үлдэнэ. Болж явал ингээд үерхэд явна гэсэн бид тэр анханасаа тэгж ингээд ярилцчихсан гэд тэргээ хэлчихнэ. それで6ヶ月間になった後ピヨンさん方がスプライスするなんか、私彼女になってくださいこのビデオ皆さん見たねまだ見てないの人はもう一回見てね、でこの日は私初めて花ピヨンさんからもらいましたこの花で私この日は私ピヨンさんに彼女になっただからこの花は私一番大事な花からこの感じに作った、で日付も書いたこれ書いた年に2021の6月25日、でこの日は私ピヨンさんに彼女に OK になったЗа тэгээд хоёулаа ингээд харилцаж явсаар нь байгаад 6 сар өнгөрсөн. Тэгээд тэрний дараа 6 сар болоод хоёулаа юу яагаад шууд нэг надаас ингээд Бян Санкара гэж Бямбагаас ингээд миний найз охин болооч гэд сюрприз барьсан. Тэгээд тэр өдөр анх удаа ингээд эрэгтэй хүнээс цэцэг авч үзсэн. Тэгээд би энэ найз охин болохыг зөвшөөрсөн. Тэгээд найз охин болохыг ингээд гуйж байгаа бичлэг байгаа та хэд үзсэн үү? Үзээг нь дараа бичлэг оруулнаа, үзүүлнэ гэдэг чинь. Тэгээд энэ цэцгийг тийм дурсамжтай тэр өдрийн хамгийн нандин ингээд бэлэг нь болохоор ингээд он сарын 50-ад ингээд хадгалсан байгаа гэдэг чинь. この花は私の2人の子供見せるのため。だからこの感じ作る。Энэ цэцгийг бид хоёр ингээд хүүхдтэй ирээдүйд хүүхдтэй болсныхаа дараа ингээд аав ээжээр нь анх ингээд аав намайг ингээд гуйхтаа ингээд өгчөөсөн цэцгээ гээд ингээд түүх болгоод харуулнаа гэдэг чинь. でこの花作った後ビヨンさんのお誕生日時私プレゼントにあげた私自分で作ったのものでビヨンさんにプレゼントあげたこのめっちゃ嬉しいこれやろтийм surprise бариад найз охин бид төр үргэсний дараа Бямбагийн төрс өдөр болоход би энэ цэцгийг ингэж хадгалж хатаагаад буцаагаад ингээд өөрт нь бэлэг барьж байсан. Тэгээ би энийг хараад маш их баярлж байсан байхгүй. Бүр ийм сэтгэлээсээ энэ чухал гэж бодсон зүйлээ ингэж хадгалаа. Тэгээ буцаагаад ингээд бэлэг барьж байгаа. Яг энэ чигээр ингээд хадгалсан надад үнэхээр таалагдсан. Тэгээ одоо хүртэл бид энэ гэртээ ингээд хандаа өлгөөд ингээд хадгалаад явж чаддаг байхгүй. Тэгээд ирээдүйд гэртээ болохоор гэртээ ингээд энэ цэцгээ ингээд бас байршуулна гэж бодож байгаа. Ер нь надын өгсөн цэцэг болгоныг одоо ингэж яазалж яг энэ чигээр ингээд хатаагаад яг энэ чигээр ингээд хадгалдаг. Окей.
За хоёр дахь асуулт. Одоо хүртэл хэдэн жил амьдарч байгаа вэ? Хамт байхад ямар асуудал байдаг вэ? Хэрүүл ч юм уу үйл ойлголцол гарвал яаж шийддэг вэ гэж асуулт байгаа. 2番目は今まで何人間2人一緒に住んでいますか？あとは2人一緒にいるときどうですか？で、金貨とかそんなことあれば2人どうやってそれを理解しているんですかって感じかな。2人は付き合って今までは5年ですね。2021春に春春あ、5年、けど一緒に住んでいるは今まで1年、付き合うは5年、一緒に住んでいるは1年だけ、1年になった、で喧嘩はある、それは家族誰でもある。でも小さいの喧嘩と大きいの喧嘩、2人も大きいの喧嘩もある。なんか外国人と付き合うはちょっと問題いっぱいあるよ。長いすぎ。今私強くするやん。За арай урт тулаад байна. Би ингээд эхлээд орчуулъя гэдээ хэлчихлээ. Тэгээд бид хоёр сая 5年間. Одоо ингээд үргэсэн л 5 жил болж байна. Тэгээд хамт амьдарч байгаа бол ингээд нэг жил ингээд жил гарантай цуг амьдарч байгаа жил гарна болж байгаа байхгүй. Хамт одоо энэ компанид орсноос хойш хамт амьдарч эхэлж байгаа. Тэрнээс өмнө өөр аймагт, өөр аймагт, өөр компанид ажилладаг байсан. Тэгээд хэрүүл Кинкаван дэрүүд дэданы. Хэрүүл бол гардаг, байнга ер нь гарна. Чичай то окей так. Эсвэл баг, эсвэл амар том хэрүүл гэсэн хоёр. これ当たり前ね。家族誰でも絶対に喧嘩ある。Тэр бол ингээд ойлгомжтой гэр бүл болж байгаа, үргэж байгаа хүмүүс тийм хэрүүл гэдэг зүйл үл ойлголцол бол яалтчгүй гарнаа гэдэг чинь. で2人はやめたいとすごい喧嘩ある時やめたいの気持ちはある、けどこの時2人静かして1人と静かして自分で切ってる。この人まだいりますか？この人まだ好きですか？愛ですか？自分で切ってる、まだ行くか？まだやめるか？時間2人ちょっと別に分けて、別に行って自分のなんか気持ちをなんか冷たい落ち着くまで。日本語ちょっとわからないし、気持ちを落ち着くまでね、心治るまで、治ったらでもう一回自分で来て、この人いるかいらないか、行くかやめるか。Тэгээд ер нь бол хэрүүл ингээд баг гарч байгаа шүү дээ гэдэг чинь гарч байгаа гол нь том уу жижиг үү гэдгээс айгүй хамаардаг. Тэгээд хэрүүл болсон үед яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд бид ингээд чимээгүй болоод ингээд зайгаа аваад ч юм уу чимээгүй болоод эхлээд ингээд бодож өөрийгөө ингээд тайвширтал ингээд боддгоо. Тэгхгүйгээр ингээд бүр хэрүүлээгээд биенийхээ урдаас ингээд асаад тах юм, би нэгэ хөндлөхгүй ингээд сонсохгүй ингээд тах юм бол бүр ингээд болох магадaltaй. Бас битээр ингээд болох талаар ингээд бас бодож исэн аим хэцүү үедээ. Тэр үед ингээд чимээгүй болоод ингээд дахиад ингээд тайвшраад сайн бодож үздэг. Энэ хүн чамд яг үнэхээр хэрэгтэй юм уу? Цаашаа ингээд амьдраад явах юм уу? Одоо ингээд болох юм уу гэж айгүйх бодоод тайвширсныхаа дараа тэгж бодохоор ингээд над хэрэгтэй бол би яг ингээд буцаад ингээд бодоод хоёлаа эвлэрдэгэ гэдэг чинь. で皆さん家族が彼女とか喧嘩時別れたいの気持ちある時は絶対に話さないでね、ちょっと気持ちなんかちょっと治るの時その時もう一回自分で来てこの人いるかいらないかその時決めるのはいい、喧嘩時めっちゃ怒る時何も決めないで、Тэгээд та бүгд ч гэсэн ер нь ингээд хамгийн их ууралцсан ингээд бүр тесэрсэн байгаа үедээ
болич юм уу эсвэл бол ингээд шийдэл ингээд битээ гаргаж байгаарэ. Бид хоёр бол ерөнхийдөө хамгийн их ингээд уур хүрээд бүр ингээд үл айлцгалцсан ингээд тулцсан тийм байгаа үедээ бол ингээд хамгийн зөв нь бол ингээд чимээгүй болоод өөрийгөө ингээд тайвшруулад ингээд тус жоохон ингээд би эндээ зай өгөөд ингээд чимээгүй байдгаа. Тэгээд ингээд одоо зүрх сэтгэл чинь ингээд жоохон ингээд тайвшраад ирсний дараа ингээд буцаад ярилцж үзээд өөрөөсөө бас асуугаад чи энэ хүнд хэрэгтэй юу, би энэ хүнд хэрэгтэй юу, цаашдаа ирээдүйд ингээд хамт амьдрах уугүй юу гэдгээ ингээд буцаагаад өөрөөсөө асуугаад ч юм уу тэр хүнээс ингээд асуугаад ярилцахад тэг асуудал ер нь дайжгүй болдгоо гэдэг чинь. 私、二人のことね。いや、今は私のこと。私、別れたい、辞めたいの時、私、話さない。で、ビアンさんのことは考える。いいのこと、悪いこと全部、なんか、どちらが多い。ビアンさんが、いいのことをやるは多い。悪いことは少ない。だから私、なんか、この喧嘩だけこの人にしているはもったいない、私最初からこの人は自分で決める、自分で選んだから、そのこと今喧嘩のちっちゃいの喧嘩大きいの喧嘩せいでこの人を捨てる。で2人の5年間3年間この時喧嘩時にやめる。それはめっちゃ時間もったいない。За ер нь бол бэмба бол ингээд муугасаа илүү сайн зүйл ингээ олон хүн тэгээд ингээ жижигхэн хэрүүл дээрээс болоод би энэ хүнийг орхиж явна гэдэг, энэ хүн намайг ингээ бас орхиод явна гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгээд хамтдаа өнгөрүүлсэн 5 6 жил 4 5 жил ингээ бодоод үзэхэд ийм жижигхэн хэрүүл амьдралд ирнэ гэдгийг мэдсээр ээж ийм жижигхэн хэрүүл дээрээс болж би энийг орхих ч юм уу амьдралаа ингээд амьдралдаа цэг тавина гэж байгаа бол хамгийн одоо тэнэг зүйлээ. Тийм болохоор хамгийн одоо зөв аргыг хайж болоод тайвширч бодоод буцаад хоёулаа ингээд ярилцаад явах нь хамгийн зөвөө гэд тэгж байна. その感じか. За бид хоёр та бүхэндээ өнөөдөр 3 чухал асуултыг ингээд өөрсдийнхөө амьдралд болж байгаа процессоо ингээд энэ нөгөө яриад явлаа. Яг хөө бид тэр одоо ингээд Япон хэлээр ингээд 100% ингээд бүр ингээд синхроны ярьж чадахгүй шүү дээ. Ингээд баг багаар яг тэгтэл би энэ хүнийг надад юу хэлэх гэж байгааг ингээд ойлгох чинь энэ хүн ч гэсэн надад ингээд юу хэлэх гэж байгааг ойлгуул чинь намайг бас яах гэдэг ингээд ойлгочдөг байхгүй яг мэдрэмжээр. Тэгээд Япон хэл үзэж Япон хэл сайн мэддэг хүмүүс бид тэр яриаг сонсоод ингээд жоохон бас инээд минэд нь хурж магадгүй бах. Гэхдээ яг хөө бид тэр яг энэ хүнийг ямар сэтгэл мэдрэмж ингээ гаргаад байгаа би өөрөө мэдж байгаа болохоор ингээд яг монголоор зөв тайлбарлаад ингээ явчлаа шүү. Тэгээд баярлалаа.